ерөнхий боловсролын намд нар сургуулийн математикийн багш Батхан Баяр байна. За өнөөдрийн хичээлийн сэдэв маань шугам төслийн системийг нэмэх арга бодлогыг тайлбарж өгье. За нэгдүгээр жишээ маань 2x дээр нэмэх нь 3y тэнцүү 3 2x-ээс хам 3y тэнцүү 9 гэсэн систем төсөл байна. За систем төслийг нэмэх аргаар бодно гэдэг маань x үсгчтэй x үсгчийг нэмэн y үсгчтэй y үсгчийг сул гишүүн дээр нь сул гишүүн нэмэж бодно гэсэн байна. За нэмий гэвэл за систем төслийг нэмэх үед x үсгчтэй x үсгчийг нэмнэ гэсэн учраас 2x дээр 2x-ийг нэмээ 4x болж байна. За харин дараагийн бүхэн 3 нэмэх 3y дээр нэгээс хасан 3y гэсэн учраас эсрэг тэмдэгтэй 2 тоо устгаж байна. Тэнцүү. За сул гишүүн дээр сул гишүүн нэмнэ гэсэн учраас 3y дээр 9-ийг нэмэхэд 12 болж байна. Эндээс x маань тэнцүү 3 гарч байна. За олсон x-ийг 1-р тэгштэйлийнхаа x үсгчийн оронд орлуулъя. 2-ыг 33 нэмэх нь 3 тэнцүү 3 болж байна. За эндээс бүр бичиж 6 дээр нэмэх нь 3 тэнцүү 3 буюу одоо эндээс хувьсгчтайгаа нэг талд нь хувьсгчгүйгээр тэнцүү тэмдгийг нөгөө талд нь гаргая. 3 тэнцүү хасах 3 болж байна. Эндээс y маань хасах 1 гэж гарч байна. За энэ шугам төслийн үндсэн шийд маань болохоор x нь 3 харин y нь хасах 1 гэж үндсэн шийд гарч байна. За дараагийн жишээ маань 2 дахь жишээ маань 2x дээр нэмэх нь 5y тэнцүү 25 4x дээр нэмэх нь 3y тэнцүү 15 гэсэн шугам төслийн систем байна. За үүнийг бодохын тулд мөн адилхан айлгын нэмэх аргаар x үсгч дээр нь x үсгч нэмэн харин y үсгч дээр нь y үсгч нэмэн сул гишүүн дээр нь сул гишүүн нэмэн. За тэхийн тулд аль нэг хувьсгчийг нь устгаж бодох юм бол нөгөө хувьсгчудаа бодоход илүү хэлбэр байдаг учраас хэдүүлээ 1-р тэгшлэлийг хасан 2-оор үржүүлээд өгье. За үржүүлэх юм бол хасах 4x-ээс хасан 10y тэнцүү хасах 5 болж байна. За харин дараагийн тэгшлэл нь 4x дээр нэмэх нь 3y тэнцүү 15. За энэ системшлийн хооронд нь нэмье. За нэхэд эсрэг тэмдэгтэй 2 тоо маань устлаа. Харин y-рүүд нь хасах 10y дээр нэмэх нь 3y гэсэн учраас хасах 7y гарч байна. За харин эндээс хасах 50 дээр нэмэх нь 15 гэсэн учраас ихийнхэн өмнөх тэмдэг тавих учраас хасах нэмэх хасах гээд ихийнхэн өмнөх тэмдэг тавихаар хасах 35. Эндээс y маань хасах 35-ыг хуваах нь хасах 7 буюу y тэнцүү 5 гарч байна. За энэ y-ийг эхний анхны тэгштэйлийнхаа хоёр тэгштэйлийнхаа аль нэгт нь орлуулж өгч болно. За энэ тохиолдолд болохоор эхний тэгштэйлийнхаа y-т орлуулъя. За тэгэх юм бол 2x дээр нэмэх нь 5-ыг үржих нь 5 тэнцүү 25. За эндээс хувьсгчтайгаа тэнцүүгийн тэмдгийг нэг талд нь хувьсгчгүй тоогоо тэнцүүгийн тэмдгийг нөгөө талд нь гаргая. 2x тэнцүү тэг. За эндээс x маань тэг гэсэн үндсэн хариу гарч байна. За энэ шугам төслийн үндсэн шийд маань x тэг харин y нь 5 гэсэн үндсэн шийд гарч байна. За өнөөдрийн хичээлд оролцсонд баярлалаа.